Одоо сонгуулийн хууль өргөн баригдаж байгаа ажлын хэсэг хуралдаж ах шиг байна. Ажлын хэсгийн хуралдаан дээр манай Нарантай оролцож байгаа. Ажлын хэсгийн хуралдаанаас чухам ямар шийдвэр гаргахыг бид нар мэдэхгүй байна. Сонгуулийн хуулийн дээр тогтолцооны байр суурь бол ардчилсан нам байр суурь хэвээр байгаа. Холбог тогтолцоотой байх хэрэгтэй. Холбог тогтолцоо юу гэж ойлгох вэ гэхээр ингэж ойлгох шүү дээ. За 26 50 байна уу, тэ 16 хэд байна уу тэр нь хамаахгүй. Гол асуудал нь юу гэхээр холбог тогтолцоог оруулах, пропорционал элементийг оруулах боломж байгаа бол бидний нэг дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр суурь хэвээрээ. Бусад өөр ямарваа нэгэн тогтолцоо сонгох, жишээлбэл томсгсон мажоритар ч юм уу, тийм ээ, жижиг 76 ч юм уу, энэ бол эрх баригчдын өөрсдийн шийдлийн асуудал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан шиг эдгээр нэгдсэн байр суурьтай асуудал, тогтолцооны асуудлаа шийдэх явах нь эдний эрхийн асуудал гэж бид харж байгаа. Тэгм учраас тогтолцоон дээр бол байр суурь бол сонгуулийн тогтолцоон дээр бол яг хэвээр байгаа гэж ойлгож болно. Сонгуулийн хуулийн дээр бас хэдд анхаарах зүйлүүд гарч болцсохгүй байгаа. Энэ юу гэхээр энэ маргаан зөрчил уртлын сонгуулийн үеэр маш их гарсан. Ялангуяа сонгуулийн үеэр нэр дэвшигчийн сурчлагын үйл ажиллагааны үеэр элдв янзын зөрчлийг санаатай бол сансаргүй те баримттай баримтгүй хийж сонгуулийн сурчлагын саад болох хэлбэр, хуулийн байгууллагууд эндүү их оролцдог хэлбэр их түгээмэл байсныг бол энэ сонгуулийн хуулиар цэгцлэх ёстой гэж харж байгаа. Хоёрт нь сурчлагын арга хэлбэрүүд дээр бид нэр онцгой анхаарах ёстой байна. Жишээлбэл өнгөрсөн сонгууль дээр юу ажиглагдсан гэхээр нэг намын туг талбайг тэнд байрлуулж болохгүй гэдэг хуулийн санкц байсан учраас энэ дээр маш их маргаа үүсэж ирсэн. Ийм жижиг хэрүүлийн маягтай юмнууд дээр бол бид нэр дахин гарахгүй байхад онцгой анхаарах ёстой. Дараагийн нэг асуудал юу гэхээр сонгуулийн сурчлагын хугацаа их толмогдуу байсан. Сурчлагын хугацаа толмогдуу байх нь бол шинээр нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдэд тийм ээ өөрийнхөө таниулах боломж бага байсан. Тэгэхээр энэ боломжийг бол бид нар олгоход сонгуулийн сурчлагын хугацаан дээр бол зайлшгүй анхаарах ёстой гэж харж байгаа. Дараагийн нэг онцгой анхаарал татсан сэдв юу гэхээр шижил хөдөлгөөний асуудал байсан. Одоо царцаа гэж бид нар их ярьсан шүү дээ. Энэ шижил хөдөлгөөний асуудал дээр сонгуулийн хуулийн өргөн баригдаж байгаа төслийг харахад нэг онцгой өөрчлөлт гараагүй байгаа. Шижил хөдөлгөөнийг санал авах өдрөөс 30 хоногийн байна уу да өмнө зогсооноо өгсөнтэй холбогдуулаад баахан царцааны нэмэлт явуулсан нь бол бодит байдал. Тэгэхээр бид одоо энэ шижил хөдөлгөөнийг хязгаарлах энэ асуудал дээр тодорхой хугацааны үйлчлэлийг зөв тодорхойлох ёстой гэж харж байгаа. Жишээлбэл одоо сонгуулийн тойрог тийм ээ тогтоосон шинжил тогтоосон өдрөөс эхлэн шижил хөдөлгөөнийг төр зогсоох асуудлыг хийх ёстой байна гэж бид харж байгаа. Энэ саналыг бол ардчилсан намд зарчмын санал гэж оруулна гэж бодож байна. Дараагийн асуудал тооллогын тухай асуудал байгаа. Санал хураалтын дүн гаргах тухай асуудал байгаа. Мэдээж юугаар цахим тооллогоор машинаараа бол хар машинаараа бол тоолно. Гэхдээ энд итгэх итгэхгүй тухай асуудал маш их маргаан үүсгэж байгаа. Одоогийн хуулиар бол 50% хяналтын тоолго гэж байгаа. 50% хяналтын тоолгыг бид нар давхар баталгаажуулалтын тоолго болох нь зүйтэй гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл хар машины дүнгиж гаргана, тийм ээ. Бүх хэсэг дээр санал хураасан хэсгүүд дээр бүх хэсгүүдийн одоо гар тоолгыг давхар хийгээд давхар баталгаажуулалтын хэлбэр дээр явах нь бол сонгуулийн үр дүнг тийм ээ маргаангүй болоход бол масрах тустай болох юм байна гэж бид харж байгаа. За дараагийн энэ хуульд орж ирсэн нэг цоошин сэдв юу гэхээр захим ашиглах тухай асуудал, захим сурчлагын тухай асуудал байна. Тэгээ захим сурчлагын тухай асуудал дээр та бүхэн нэг бас сонирхож хараарай. Тэгээ энэ дэр бас харж үзэх зайлшгүй шаардлагатай юмч байна. Хүлээж авах боломжтой ч зүйл байна. Тэгэхдээ сурчлагыг дэндүү тэгж нэг талыг барьж хаах нь зөв үү буруу юу гэдэг асуудал дээр бид бас анхаарах ёстой муу гэсэн юм байдалтай харж байгаа. Хэмжлэнгээр ийм зүйлүүд дээр өнөөдөр бол анхны сэдэв болоод юм байна. Тэгээ цаашдаа их хурлд өргөн баригдаад хилцүүлэг яаж өрнөх юм бүгдээрээ байдлыг харъя. Ямар ч үсэн энэ сонгуульд бодлоонгүй, маргаангүй, шудраг,
зөв явахын төлөө бол ажиллана л гэсэн юм бодол санаатай байна.